За үзэгч та бүхэнд орой төргий. Тэгэхээр олоо телевизийн зочнтой ярилцах цаг нэвтрүүлгийн өмнө ээлж дугаар та бүхэнд өргөхөд бэлэн болоод байна. За бид энэ удаагийн зочноор Сүхбаатар дүүргийн засаг дарга нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Баяр Магнаг хүрч оролцуулаад байгаа юм аа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд бас талархсан илэрхийлье. Та бүгд бас их талархсан илэрхийлье. Тэгэхээр сонгуул төхөж байгаатай холбоотойгоор хүмүүс ялангуяа нийслэлийн иргэд рүү хандсан маш олон одоо тийм чиглэлтэй хөтөлбөрүүдийг санал болгож бүхэл юм сайхан болно, тогтчуулна, шийднэ, гарцыг хайна, бараг л утаагүй болно хэл халгуул их олон зүйлүүдийг ярьж байна л да. Зүгээр та бас хотын амьдралын мэддэг хүний хувьд энэ догоонд нуцаж исэн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ гэдэгс соёл яриа гэлээ. За тий ерөнхийдөө сонгуульд өгөхлөөр бүгдээрээ сайхан болгоно гэж ярьж байгаа. Тэр бол сэтгэлийн сайхан юм. Нөгөө талаас бас зарим нь бодит түннийг ярих, зарим нь тэгстүүлж ярьж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд 6 жил, 7 жил болохтой бид бас хотыг яагаад юм байд юм бол ялангуяа залууны хувьд хотын бас нэг дүүрэгт удирж байгаа хүний хувьд боддог байсан. Олон зүйлээс шалтгаалсан эрсдлүүд, хөрөнгө мөнгөний, боловсон хүчний чадахын хувьд гэсэн тийм сайнгүй он жилүүд өнгөрсөн хугацаанд байлаа. Яг уу тэгээд өнөөдөр эргээд харахад бол тодорхой хэмжээний хотын зовлон жаргалыг нэг үеэд бол улсын хурлын ч ойлгодог, засгийн газар нь ч ойлгодог, тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн бие даалгах чиглэж гисэн одоо бас нэлээд анхаардаг болчих. За тэгээд сүүлийн одоо жилүүдэд бол өнөөдрийн хотын дарга байгаа манай мөнхөр даргын хувьд гэсэн зөв голтрол руу энэ хотын бодлогыг чиглүүлээд тэгэхээр өөрөө эрх мэдлийг орон нутг руугаа шилжүүлж байна, дүүргүүд руугаа шилжүүлж байна, хариуцлагын тогтолцоог бий болгож байна. Нөгөө талаас нь аж ахуйн нэгж байгууллагууд хотын ажил бол өөр аж ахуйн шинжтэй, бүтээн байгуулалтын шинжтэй ажил. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний хяналт тавьдаг, ажлын чанарыг шахдаг, бие биентэй харьцуулдаг, эргээ муу юм ажлаа чанарын шаардлага хангахгүй хэмжээнд гүйцэтгэсэн компаниудад хариуцлага тооцож чаддаг. Дахиж одоо хотын хэмжээнд ажил өгөхгүй байх чиглэлийг барьдаг. Тэгээд эхлэхээр энэ аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн нэг юм аваад хийсэн болоод алга болдог байсан бол сүүлийн үед чанар дээр анхаардаг, нэр хүндээ боддог, тэр сэтгэлгээр орчиж. Тэгэхээр хот маань өөрөө хөгжиж байна, нөгөө хүн хүүхд төрөөд гүйчихгүйтэй адилхан бас энэ хотын хөгжилж гисэн аажмаар ууршилж байна. Энэ хурдсгах тал дээр нь бол заашгүй анхаарах ёстой. Таныг дүүргийн засаг даргын хувьд одоо иргэд маань бас заавал асуухаас гэж бодож байгаа нэг асуулт байгаа байх л та. Тэр юу вэ гэхээр иргэдийн хамгийн одоо анхан шатны төрийн үйлчлэгийг бол магадгүй хороо дүүргээс л авдаг. Тэр энэ хүрээнд бол дүүргийн ажил зарим үед хүн сурталтай, төвөгтэй, чирэгдлэгтэй, олон шат амжилттай гэсэн ийм яриа өнөөдөр ч хүртэл яг төрийн бодлого тодорхой байдлаар илүү чиглэж байгаа ч гэсэн ийм яриа одоо болтол ингээд тодорхой төвшөнд гараад л яриад л хүмүүс байгаад л байна. Тэгэхээр энэ тал дээр ер нь одоо ямар ажлууд хийж байгаа цаашлаад энэ дээр юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бол би боддтой зүгээр хуулчныхаа хувьд ч тэр юу гэж боддог вэ гэхээр төрийн үйлчлэгээ анхан шатнаас авч байгаа хүн суртал тодорхой хэмжээнд би манай төрийн албан хаагч нар ажлаа сайжруулах, сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх, эргэн төвтэй тэр үйлчлэгийг бий болгох өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр үзүүлэх ёстой төрийн нийтлэг үйлчлэгийг олон түмэнд үзүүлж байгаа. Хүний мөнгийг авсан бол та сайн үйлчлэгээ үзүүлэх ёстой гэдэг зах зээлийн зарчмыг баримталж ажиллах, тэрүүнд дассан сэтгэлгээ бий болох ёстой. Өнгөрсөн олон жил бол одоо төрийн албаагч төр гэдэг бол одоо тийм дангайсан шинжтэй тэгж ойлгодог, төрөө дээдэлдэг манай ард түмний уламжлалт сэтгэлгээ бол байдаг. Тэгэхээр өнөөдөр нэг үе одоо төрийн албан хаагч алба башиж байгаа хүмүүсийн сэтгэлгээний хувьд өөрчлөлт гарч бид бас тодорхой хэмжээний татвар төлөгчдийн мөнгөөр амьдрал ахуйн одоо өдөө зэрэгтэй явж байгаа гэдгийг ойлгоцсон. Тэгэхээр хүн суртал гаргах нь бас нэг талаасаа багасж байгаа. Нөгөө талаасаа
иргэдийн маань дунд нэг ойлголт байх хэрэгтэй. Тэрний үгээр нь хууль эрх зүйн орчинтой холбогдуулаад өөрөөр хэлбэл хин хаана юугаа шийдэх нь тодорхой энэ зохицуултуудыг маш сайн хийж өгөхгүй бол болж өгдөг. Давхардаад юм уу эсвэл одоо тий хууль эрх зүйн орчны хүрээнд бол одоо дүүрэг нь юугаа шийдэх, хот нь юугаа шийдэх, хороо нь юугаа шийдэх. Тэр ойлголтыг иргэдэд маш сайн ойлгуулж сурталчилгаа сайн явуулах ёстой. Тэгэхгүй болохоор эрх мэдлийн давхардалд нөгөө талаас хөрөнгө санхүүгийн чадвах эрх энэ бүгд ч өөрөө иргэдийн тавьж байгаа тэр үйлчлэгэнд бол хүсэж байгаа үйлчлэгээ авахд их хүндрэлтэй. Тэгээд иргэд өөрсдөө бас тодорхой хэмжээний мэдээлэлгүй учраас одоо тухайлбал нэг гэрээ асуудлыг шийдвэрлэх гэж Монгол Улсын засгийн газрын ерөнхий сайд ч юм уу ерөнхийлөгчд асуудал тавьдаг. Тэгэхээр нөгөөдүүл маань ингээд шат дамжлага явсаар бол буцаад дүүрэгт ирж байгаа жишээ нь. Тэр олон процедур ингээд яваад өргөдөл нь цохогдоод доод албан тушаалтанд очиж ингээд явхлаар бүтэн 2-3 сарны гэрийг явуулчихдаг. Хин шийдэх ёстой газар нь өөрөө дүүрэг. Тэгэхээр дүүрэг дээр юу шийддгийг олон түмэн сайн мэддэг. Хот дээр юу шийддэг олон түмэн сайн мэддэг. Засгийн газар их хурл дээр юу шийддэг сайн ялгар иргэд рүү хандсан тийм тодорхой мэдээллүүдийг бас сайн хүргэж явах хэрэгтэй. Тэгжээж нөгөө иргэд маань олон албан тушаалтны хаалга татахгүйгээр энэ чиглэлээр бид төрийн сайн одоо менежмент, засаглалын сайн менежмент гэдэг дүүрэг дээр одоо манай дүүргийн шинэ төр захиргааны баригдаж байгаа нэг цэгт дороос бүх үйлчлэг иргэдэд үзүүлэх. Тэгэл их олон жил яриад бидний нөгөө цахим дүүрэгч гэдэм үү, цахим нийслэлч гэдэм үү гэдэг иргэдэд бас төдийлөн сайн ойлгогдож өгөхгүй байгаа зүйлийг бид бас энэ гадаадд сургууль төгссөн залуучуудтай хамтран дүүрэг дээр туршиж үзэх эхлэлийг тавих яг бодитоор иргэдийн амьдралд хүргэх чиглэлээр одоо бас иргэд интернетээр утсаар бусад хэлбэрээр төрийн албан хаагч бас цагаа авдаг, цагтаа очиж үйлчлүүлдэг. Эргээд заавал дүүрэг дээр ирэхгүйгээр хороон дээр очихгүйгээр бүх зүйлийг одоо энэ цахим хэлбэрээр авдаг, буцааж мэдээлдэг. Энэ нэг нэгдсэн системийг одоо өнөөгийн бусад улс орны жишгт хүрэх үс хэмжээнд бол бид боловсруулж байна. Гэхдээ өмнөх одоо их олон жил хэрэгжүүлэх гэдээс энэ цахим засаглал, цахим дүүрэгч гэдэг юм уу, цахим хот гэдэг энэ алдаанууд дээр тулгуурлаад нэлээд одоо иргэдрүүд ойр хэлбэрээр энэ үйлчлэгийг ортуулах гал зорж байгаа. Таныг би бас нэлээд хэдэн жилийн өмнөөс бас мэдх юм л да. Тэгээд намын дэргэдэх залуучуудын юм байгууллагыг тэргүүлж ирснээс эхлээл өнөөдөр хүртэл одоо юм өндөрлөх төрөх хүртэл ингээд олон ажлуудыг хийж ирсэн. Тэгээд олон ажлуудыг тодорхой төвшөнд хийгээд нэлээд чанартай хүмүүст хүрэхээр юм хийж байгаа гэрнэ. Төдийлөө өөрөө тэр хийж бүтээсэн зүйл олон нийтэд ингээд хүрэгдэггүй эсвэл ярьдгүй ихэд дараах юм шиг санагдаад байдаг. Тэр энэ миний бодол. Тэгэхээр та энэ чиглэлийн санааг одоо ямар байдлаар хүлээж авах вэ? Ер нь одоо бас Сүхбаатар дүүрэгт очиод жил гаруй хугацаанд ажиллаад засагдаргаар ямар ажлууд одоо хийв бүтээв. Тийм иргэдэд юуг одоо хэлж чадхаар, юу хийсэн шүү гэж одоо хүлээлгэж өгч чадхаар юм байна. Сонголт босч байна. Тийм бид ямар ч үсэн дүүргийн даргын ажлыг аваад жил гарсан болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлүүд бол чамгүй би тэгээд яг хийх ёстой ажлаа хийж байгаа гэж би боддог. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам Сүхбаатар дүүрэгч ялтаа болсон бүтэн 4 жил. Тэгэхээр өмнөх дарга нарынхаа бас дутуу үлдээсэн хийж амжаагүй зүйлүүдийг хийж дуусгах. Нэгэнт бас дүүрэг толгойлж байгаа хүний хувьд томоохон олон түмний хүлээж байгаа дээр хүсэж байгаа зүйлүүдийг багч болов ихлүүчих гээд зорж байгаа юм. Хийсэн бол олон бий. Өнөөдөр бас дүүрэг маань томоохон бүх гудамжуудыг гараас гаргах ажил өнгөрсөн жилээс бол их хэрчимтэй явсан. Одоо нэгдсэн үндэсний гудамж, Багтуургийн гудамж, за энэ жил одоо Сүхбаатарын гудамжгийн ордны баруун талын өргөн том гудамжууд одохгүй орох гэж байна. Залуучуудын өргөмжлөө. Тэгээд энэ том гудамжуудыг хотын төвөөс бид янзлаад гараас гаргаад ногоон байгууламж гэрэлтүүлэг хотын өнгө зүрч гэсэн сайжирч байгаа. Нөгөө талаас зөвхөн том гудамж нийт эзэмшлийн гудамжуудыг ингээд бодлоготой үзэгчтэй төлөвлөлтөд гаргахаас гадна орон сууцны хороол дундуур гудамж
орон сууцны хороолдон турах зам, явган зам, гэрэлтүүлэг тий. За тэгээд олон жил яригдж байгаа энэ хогны асуудлаас салах чиглэлээр ч гэсэн ажлууд хийгдэж байна. Гэр хороолт бол ерөнхийдөө бүх гудамжийг гэрэлтүүлж үндсэндээ дуусч байна. Нийт тэр гудамжууд маань гэрэлтүүл дуусна гэдэг маань гэр хороолт амьдарч байгаа иргэд олон түмэнд айдасгүй, аюулгүй гэмт хэргийн гаралтаас багасгах. Одоо удахгүй гэрэлтүүлээд дууссан бид камержуулах ажлыг томоохон гэмт хэрэг гардаг, усал аваар гардаг тэр газруудыг эхний ээлжинд 100 цагт камержуулах ажлыг одоо эхлүүлэх гэж байна. За тэгээд нэг олон жил яригддаг энэ лефт дээвэр гэл чадлынхаа ярээр ингээд нэг жилийн хугацаанд энэ нэг олон яригдж байдаг, жил болгон яригдж байдаг, сонгуул хооронд яригдж байдаг иргэдийн хүсэн хүлээж байдаг өөрсдийнх нь одоо яг амьдралах хутай холбогдсон ажлуудыг хийж байгаа. Тэрийг ганцхан гэхдээ дүүргийн дарга ганцаараа хийнэ гэж юу ах вэ? Манай хамт олон хоттойгоо тэгээ бас тодорхой хэмжээнд засаг төрөөс хөрөнгө мөнгөний ч гэсэн бидний ажлыг олгож дэмжлэг үзүүлснээр өрөөнд бол хийж байгаа. Зүгээр дээрээс нь бид сая сэлбголын ажлыг үндсэндээ эхлүүлээд одоо эхний ээлжийнх нь удахгүй энэ сартаа ашиглалтанд ороод хүлээлгэж өгөх гэж байна. Цаашдаа дүүргийнхаа төр захиргааны их олон жил яригдсан нэгдсэн байр иргэдэд үйлчлдэг нэг цэг дээрээс үйлчлдэг тэр орчин үеийн байрыг бодож хийж байна. Ерөнхийдөө иргэн хүнийхээ хувьд ч гэсэн хотоо нэг айтайхан болгож байгаа сон гэдэг жин сэтгэлээр л ажиллаа хийж байна. Тэгээ улс төрийн сонгуульд өгч байгаатай холбоотойгоор иргэдээс маш олон одоо асуултууд бас хандлагууд гарах юм л. Тэгээд эдгээрийн нэг нь бол энэ сонгуул болохоор баахан хүмүүс гарч ирэл хоттой холбоотой, төрийн бодлоготой холбоотой асар бол амлалт өгөх юм. Тэгээд эргээд энэ амлалт нь 4 жилийн дараа ч юм уу сонгуулийн хугацаа дуусгаад тэдээлэн зарим хувьд нэг амлсан амлалтынхаа тодорхой хувьд ч гэсэн өрөөгөө байх юм гэл. Тэгэхээр энэ жил одоо жишээлбэл нийслэлийн хүрээнд Монгол Ардын нам ямар одоо бодлого барьж орж байгаа вэ? Юуг одоо хийж хэрэгжүүлэхийг зорж байгаа эх 4 жилд. Ер нь бол иргэд нэг юм их сайн ойлгодог болсон болов уу гэж бодож байна. Хүнээ зөв таних хэрэгтэй байх гэж би бодож байгаа. Би өөрөө ч сонгогч юм. Одоо нэг зөв хүмүүс, сэтгэлтэй хүмүүс энэ хотыг, улсыг өнгөтөөд авч явах хаа гэж бодож байгаа. Их олон жил ус төрчиж 2 тал болоод 3 тал болоод цаана одоо иргэд л үндсэндээ ахуй амьдрал нь тийм төдийлөн сайжраагүй байна. Гэхдээ бидний сонсон хэмжээнд шүү дээ. Амьдрал юм хаана өдрөөс өдөрт баг гарч ихсэн ахиж байгааг бол үгүйсэхгүй. Гэхдээ нөгөө талаас ялангуяа хотыг бол би нэг бити улс төржүүлээсэй гэж боддог. Хот бол өөрөө одоо нэг голдролоо зөв болоод өнөөдрийн хотын даргын барьж байгаа бодлого нэг зөв тийш яваад их сайн төлөвлөдөг, сайн тооцоолдог. Тэгээд түүндээ таарсан одоо судалгаатай, тооцоотой байж иж, төлөвлөлттэй байж иж энэ хот бол цаашаа их зөв голдролд орж явна. Өнөөдөр тэр голдрлынхны хэллийг бол өнөөгийн хотын дарга бол тавьсан баг. Ер нь бол нэг хотыг бол улс төрч хүн удирднахээс илүү аж ахуйч нөгөө талаасаа инженер, архитекторч тийм хүмүүс л энэ хотыг авч явах хэрэгтэй. Их олон жил ингээд гендэч би гондоч би гэдэг шиг олон жилийн хотыг улс төрчүүлээд төлөвлөжсэн газрын улс төрийн зорилгоор олгоод янз бүрийн одоо их олон талаас нь асуудал шахсаар байгаа тийм ээ улс төрчд маань шахсаар байгаа юм хотыг нэг зүйлсэндээ юм юу бол хайчихсан замбраагүй талтаа оруулсан. Мөн нөгөө талаас улсын хурлд 76 гишүүн байдаг. Тэрний 56 орон нутгаа сонгогдсон. 20 Улаанбаатар хотоо сонгогдсон. Тэгээд төсөв мөнгөний хувьд гэсэн асуудал ингээд жил болгоны төсөв дээр ярихад улсын хурлд маань 56 улсын хурл орон нутагт байгаа гишүүд маань илүү орон нутагт хөрөнгө оруулалтыг татах чиглэлд бол зөвхөн анхаарч байгаа. Тэгэхээр нэг 20 их хурлын гишүүн маань хичнээн яриад ч үндсэндээ хот бол өөрөө тийм ээ хүн амынх нь бараг 45 орчим хувь хотод амьдарч байж
хөрөнгө оруулалтын хувьд их басар бага ороод хөрөнгө оруулалт нь орон нутг руу чиглэлждэг. Тэрнээс шалтгаалаад өнгөрсөн хугацаанд ч гэсэн тийм дөрөвтэй томоохон ажлуудыг бол эхлүүлж чадахгүй байсан талдаа. Гэхдээ мөнгө бол багтдаггүй гэж би боддог. Сэтгэл байх ёстой. Сайн төлөвлөх ёстой. Тэгээд дистрата байгаа багахан мөнгөө талын нэг жил болгоно хайсаар бодлоо жил болгоно мод тарьдаг энэ юмнаас татгалзаад нүдэн ханжгаад нэг гудамжаа нэг проблема ингээд байгаа мөнгөндөө чанартай сайн хийгээд гараас гаргаад ингээ явах юм бол эргээд харахад гэсэн хийсэн юм ихтэй харагдана. Нөгөө талаасаа хөрөнгө үнгүүтэхгүй байх. Чиглэл одоо их чухал. Тэгэхээр хотод бол улс төрчлөлтөөс илүү одоо байгаа энэ бодлогоо цааш нь үргэлжлүүлээд зөв явах хэрэгтэй гэж би бодож байна. Таны ярин сайн нэг ийм үг гарч ирнэ л. Аливаа ажлыг хийгээд хүн одоо мөнгнөөс илүү сэтгэл байх хэрэгтэй. Тэгээд зүгээр ингээд сэтгүүлчдийн нүдээр юм уу эсвэл иргэний нүдээр хараад ахаар улс төрд олон залуучууд хүчтэй орж ирэх хэрэмэлцдэг болж. Ингээд зарим талаар тэдэнд үнэхээр одоо ард түмнийхөө эсвэл сонгогчдын төлөө эсвэл тодорхой зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх гэсэн тийм сэтгэл байна уу гэдэг нь зүгээр ингээд хараа эргэлзээд харагдаад. Зүгээр амбиц үү эсвэл нэр төрөө эсвэл одоо эд баялгүй ингээд ойлгохдохгүй л та зүгээр бас л залуу хүн бас улс төрд тоонд нөлөөд хэдэн жил чанагдсан хүн энийг бас яаж хардаг вэ? Манай үзэгчдээс нэлээд сонирн байх л да. Гэхдээ яг залуучууд орж ирж байгаа нь буруу нь юу ах вэ? Гэхдээ олон түмэн хэн зөв хэн буруу гэдгийг ялгаж явах хэрэгтэй. Нөгөө талаасаа залуучууд маань яг их сайхан дэврүүн хүсэл эрмэлзэлтэй хөөргөн ярих юм л таas. Сайхан болох гээд бодож байгааг нь буруутгах болохгүй. Гэхдээ нөгөө жор мэддэг юунаас зовлон мэддэг чагстай гэдэг шиг ямар ч байсан яагаад болдгүй юм бол гэд ихлээр тогоонд нь хутгалжиж үзэх хэрэгтэй. Эхлээд ажил их зүгээр хөндлөнгөөс харахад бол бүх юмыг л янзлчих болтлох юм шиг ингээл засаад хийчих болох юм шиг те. Тэр чинь олон хүчин зүйлээс шалтгаалж иж тэр хүсэл нь өөрөө бодит биелэл олох хэрэгтэй. Тэгэхээр зүгээр яг дотор нь хутгалдаж үзээд ороод яглаар энэ хогны асуудал ерөөсөл байнга яригдтiin те. Нэг өдөр сайхан цэвэрлжиж болно. Бүгдийн цэмцэтэл хотыг тэр чигээр. Хог өөрөө буцаал гарна. Буцаал эргэд хаяад хэрэглээ байгаа цагт бол хизээж хогны асуудал дуусахгүй. Бүх гуйжалгыг сайхан янзлаа. Тэрний оронд энэ системийн тогтолцоог нь яаж өөрчлөх үү гэдгийг дотор нь орж иж мэдэх болохоос биш. Гаднаас ингээ хараад шүүмжлэх бол амархан л да. Бүх юмыг шүүмжилж болно. Би ч зарим үед шүүмжилтээ ханддаг зарим зүйл дээр. Гэтэ хотыг зөв явуулахын тулд миний түрүүний хэлдэг сэтгэлтэй бас энэ зовлон жаргалын мэддэг тэ тэгээ сайн инженер боловсон хүчинтэй ийм байж явнаа. Нөгөө талаасаа төрийн байгууллага үндсэндээ бодлогын тодорхойлоо гаргадаг. Эргээд хэрэгжүүлдэг байгууллага маань өөрөө аж ахуйн нэгж хувийн байгууллага хвшлийнх. Бид хуулийн хүрээнд худалдаа авах ажиллагаа тендерийг зарлана. Эргээд тэрийн хувийн байгууллага. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагуудад чадварчуулахгүй бол тэнд ажилладаг хүмүүсийг сайн чадвартай сайн компаниудыг шахаж байж ажилд сурахгүй бол өнөөдөр зам тавьж байгаа, гэрэл тавьж байгаа энэ ажил гүйцэтгэж байгаа нөхдүүд маань цөөхөө гарын 5 уранд багтах хэмжээний л компани бол үнэн чин сэтгэлээсээ ажиллаа хийж байна те. Бусд нь сурч байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хотыг замыг тавихтаа хүртэл тийм сэтгэлээрээ тавьдаг нэг борооны ус ингээд бороо одоо ингээд гадаа ч гэсэн бороо орж байна. Бороо ороход зам дээр нь ус тогтохгүй хэмжээнд тэр замаа тавьчих тийм сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд энэ хотын ажил гэдэг бол хэн нэгэнд хийж өгч байгаа ажил биш л те дандаа өөрсдийнхөө төлөө хийж байгаа. Өөрөөр хэлбэл би ч тааж бүгд энэ хотын замаар явна. Явган замаар та бидний үр хөвгт алхах нь. Тэгэхээр тэрийг яг сайхан усных нь хаялгыг тааруулж хийж чаддаг инженерүүд, мэрэгчлэлтэнгүүд их дутмаг байна хотод. Тийм аж ахуй нэгжүүд бага байна. Тэгэхээр цаашид хотын ажил бол дандаа хүний төлөө хийдэг ажил байхгүй. Нэг гэрэл тавьсан ч дандаа
гэмтэргээс урьдчилан сэргийлсэн, ая тухыг хангасан, нэг зам тавьсан ч бие биений лугаа ус цацаад ахааргүй хэмжээнд усных нь хаялгын тооцоолсон. Таны ногоон байгууламж барьсан ч тэрний доотлын ус чуулгын систем, арчилгаа, ургуулгах чиглэлийнх нь юм тооцсон байж ич энэ өөрөө хот их сайхан болно. Тэгэхээр хотын хэдхэн удирдлагуудаар бүх юм бол сайхан болж байгаа тийм ээ. За ярилцах цаг үнд дуусах гэж байгаа учраас би таны сүүлийн асуултыг асууя. Хуульч хүний хувьд, эрхцүүч хүний хувьд асуумаар нэг юм асуулт санаанд орж ирж байна. Олон жил бас хотын галтгоонд бас чанагдсан хүний хувьд энэ хотын эрх зүйн зохицуулалт, нийслэлийн эрх зүйн байдал, цаашлаад энэ нийслэлийн санхүүжилтийн асуудлыг ямар одоо байдлаар шийдвэл одоо хамгийн дөрвтэй зөв шийдвэр байх юм бол энэ тад овчин хэлээд яриагаанд төрлөө. Тэгээ ерөнхийдөө зүгээр манай улс бол нэгдмэл улс. Нэг бодлоготой байх нь бол буруутгах болохгүй. Гэхдээ өнөөдөр 1 сая гаруй хүн амттай болчихсон Монгол улсын хувьд бол заашгүй хотын эрх зүйн байдлын хуулийг өөрчлөх тэр чиглэлээр ч гэсэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол манай хотын иргэдийн хурал, хотын засаг дарга бол улсын хуралд бол маш их хуулийн шинжилсэн хариулгыг өргөн барьж та цаашин засгийн газраар дамжуулаад хуралд хилцүүлэх гээд нэлийн одоо хөөцөлдөж гүйсэн өнөөдөр хилцэх байх гэж найдаж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай нэг уламжлал сэтгэлгээ ингээ бүх зүйлийг дээрээс мэдэх гээд байдаг. Барих гээд байдаг. Аав ээжээс л ерөөсөө хүн хөтлөө салахгүй байх юм уу? Өөрийгөө авч явах, амьдрах тэр боломжийг одоо хангаж хотод бол тэр бол их амин чухал байна. Өөрийгөө аваад явах тэр эдийн засгийн хувьд тэ хууль эрх зүйн орчны хувьд бие даалгах тэгээ буцаагаад хариуцлагын яг тодорхой хотод нь өөрүүлдэг байх. Хотын дарагт нь өөрүүлдэг байх. Тэгжээж энэ ажил явахгүй бол өнөөдөр ажлын уялдаач гэсэн их хүндрэлтэй байна. Одоо иргэд бол их шүүмжилдэж штэ. Ингээд нэг зам тавьж итэл сарын дараа нь буцаага нэг замыг хуулаа авчдаг. Газар доор нь ажиллая гэдэг хэлдэг. Тэр өөрөөр хэлбэл дулааны одоо асуудал эрхэлсэн байгууллагууд шууд эрчим хүчний сайдын мэдлэлд шууд хариалагддаг. Гэтэл зам нь хотын мэдлэлд. Тийм хотын мэдлэлд байна. Тэгээд хоорондын нэг ажлын уялдаа холбоо. Тэгээд бие биенийгээ ойлголцож ажиллах, бие биенийхээ ажлыг үнгүүдүүлэхгүй байх чиглэлээр сүүлийн 2 жилд бол их хягцгарсан. Бие биентэйгээ ойлголцдог байсан. Тэгэхээр төрийн алба бошиж байгаа хүмүүс маань энэ нэг удирдлагт өгчөөж тэр дулааныхын, цахилгааныхын бүх асуудлыг хотын дарга шийддэг байж бүгд нэг гарцсан гэдэгчээж ажил нөгөө төлөвлөлтийн дагуу явах системд явах юм байна. Жил одоо өнгөрсөн жил ихэд ингээд цэрэн дуржин гудамж гээд ихтлгүүрийн уртлын гудамжийг олон түмний одоо ч олон түмэн очих дуртай газрын нэг болчлоо. Өнгөрсөн жил зориг гаргаад бүх ажлыг хийгээд дууссан. Хийгээд дуусчихэд энэ жил гинт ногоон байгууламжийн доогуур нэвтээд л шугам өргөдөх нэг л эхэлсэн. Сайттай нүртэл ярьж нэг юм зогсоолгож тодорхой гарсан одоо сүйтгэсэн зүйл дээр нөхөн төлбөр авчиж ажлыг дуусгаад одоо нөхөн сэргээлтэй ажил явж байна. Тэгэхээр энэ үеийн уялдаануудыг сайжруулах тэгээд эрх зүйн хувьд бол яг бие даалгаад тухайн хотын дарагт нь эрх мэдлийн 100% өгөөд ажлаа засгийн газрынхаа өмнө хариуцдаг, тайлагнадаг. Тэгээд тодорхой хийх гэж байгаа юм а өөрөө мэдээд хийж чаддаг. Хөрөнгө санхүүгийн хувьд хараат бус байдалтай байж үж энэ хот бол цаашдаа аятайхан болно. За баярлалаа үзэгчтэй. Таны одоо сая ярьсан зүйлүүд дээр холбогдоод би бас таны одоо цаашдын ажилд өндөр амжилт хүсхийн зэрэгцээ. Энэ одоо ярьж байгаа бүтээж байгаа хэлж байгаа зүйлүүдийг бүтээхэд одоо бас оролцох ийм одоо боломжууд гаргаад иргэдийн нийслэлийн сайн сайхны төлөө бас тогтсон зүтгэж байгаа энэ ажил бас амжилттай байхыг ерөөе. Тийм баярлалаа. Тэгээ бид ч гэсэн хичээж байгаа. Худлаа ярихгүй, амлахгүй, чадахгүй зүйлээ нэг одоо болох гэж байгаа юм шиг бүтээх гэж байгаа юм шиг ярихгүй. Ерөнхийдөө бол бид эх 4 жилд бол ямар ч үсэн дахин төлөвлөлт энэ газар чөлөөлөх, барилгажуулах, дэд бүтцийг өргөдгөх, гэр хорооллыг зэгцлэх, орон сууцруулах чиглэлээр бол одоо бол бидэнд итгэл төрж байгаа. Яагаад гэвэл эдийн засаг сэргсэн учраас дээрээс нь том одоо 4 жилийн өмнө ярьдаг ус метроны асуудлыг ч гэсэн бид
энэ жил одоо эх 4 жилд эхлүүлчих болцоотой байна гэж харж байгаа. За баярлалаа. Тэгээд биднээс ярилцах цаг дууссан. За их баярлалаа. Тэгээд бас намайг урьж оролцуулсан явдал та бүгдэд их баярлалаа. За үзэгчдээ энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ төрөйд өндөрлөж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Сүхбаатар дүүргийн засаг дарга нийслэл иргэдийн нийлүүлэгч төвөрлөө 13 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Бацсхийн Баяр магна өргөдөө оролцлоо. Ингээд энэ удаагийн нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчдээ. За баярлалаа.